Сайн байцгаана уу? Та бүхэндээ Америкийн уран зөгийн элтгэгч, зохиолч Луис Хейгийн Чимээгүй байдал жинхэнэ хүч уран зөгийн илтгэлийг хүргэж байна. Энэхүү гайхамшигт илтгэлийг сонссноор та орчлон ертөнцийн хязгааргүй мэргэн ухаанаас суралцаж маш их ухаарал, амар амгалан, итгэл, амьдралын урам зоригийг авах болно. Чимээгүй байдалд ертөнцийн хүч оршдог. Дуу чимээ, дарамт шахалт, тасралтгүй хөдөлгөөнөөр дүүрсэн энэ ертөнцид чимээгүй байдал хамгийн агуу багш болдог. Та хүчлэхээ болох мөчид, хөөцөлдгөө болох мөчид, өөрийгөө тайлбарлахаа болох мөчид амьдрал өөрөө аяндаа урсаж эхэлдэг. ертөнц тэмцэлд хариу үйлдэл үзүүлдэггүй. ертөнц зөвхөн эрчимд хариу өгдөг. Таны дуугүй, тайван, төвлөрсөн эрчим мянган үгнээс ч илүү хүчтэй. Чимээгүй байдал гэдэг нь дуу аваагүй байна гэсэн үг биш. Харин таны жинхэнэ бие оршин байгаагийн илрэл юм. Та нийгмийн дуу чимээнээс, тасралтгүй санал бодол, эргэлзээ, анхаарал сарниултаас түр холдох үед таны дотор нэгэн онцгой зүйл хөдөлж эхэлдэг. Та өөрийн дотор үргэлж тэнд байсан нам гүм, мэргэн ухаантайгаа дахин холбогдно. Та өөрийнхөө жинхэнэ дуу хоолойг, сэтгэлийнхээ дууг дахин сонсож эхэлнэ. Чимээгүй байх үед та хүчээ алддаггүй, харин олж авдаг. Таны хайсаар байсан хариултууд хизээч гадна байгаагүйг та ойлгоно. Тэд зүгээр л дуу чимээний доор таны дотор төвчээртэйгээр хүлээж байсан. Та өөрийгөө тайван, нам гүн байлгах үед амьдралыг өөр өнцгөөс харж эхэлнэ. Амьдралынхаа хэмнэлийг, биеэр тань эрчим хэрхэн урсаж байгааг, сэтгэл хөдлөлтөнд давлгаа мэт өгсөж урдж байгааг анзаарна. Чимээгүй байдал юмсыг шүүхгүйгээр тунгалаг оюунаар ажиглах боломжийг өгдөг. Оюун ухааныг зөөлрүүлж, зүрхийг нээж, сүнсийг амраадаг. Энэ ариун нам гүмд юу ч хүчлэх, яарах хэрэгцээ үгүй болдог. Та амьдралыг эсэргүүцэх үед биш, харин түүнтэй нийцэх үед бүх зүйл төгсөөр өрнөдгийг ойлгож эхэлнэ. Таны жинхэнэ хүч хэр чангаар ярьж, хэрэг хичээснээс чинь үсдэггүй. Тэр таны дотоод амар амгалангаас төрдөг. Өөрийгөө хэн гэдгээ мэдэх мэдлэгээс урган гардаг. Нам гүм итгэл, энэ л жинхэнэ хүч. Та дуугүй байх үед баталгаа ирэхээ болдог. Өөрийн үн цэнийг хиндэж тайлбарлах шаардлагагүй болдог. Та эрчмийг тань сорж дуусгадаг хүмүүс, боломжуудыг хөөцөлдгөө болно. Харин чимээгүй урсаж, танд зориулагдсан зүйл өөрөө ирэхийг зөвшөөрнө. Чимээгүй байдал танд та аль хэдийн бүрэн гэдгийг, аль хэдийн хангалттай гэдгийг, өөрөөсөө нагуу хүч таныг чиглүүлж явааг сануулдаг. Үргэлж яар, шууд хариу үйлдэл үзүүл, өрсөлд гэж заадаг энэ нийгэмд чимээгүй байдал таны эсэргүүцэл болдог. Чимээгүй байдал таны эдгэрэл болдог. Та хариу үйлдэлээс илүү чимээгүй байдлыг сонгох бүрт амар амгалангаа хамгаалж байдаг.
Түгшүүрийн оронд нам гүмийг сонгох бүрт та өөрийн хүчээ эргүүлэн авдаг. Та сэтгэл хөдлөлөөс бус мэргэн ухаанаас хариулж эхэлнэ. Нөхцөл байдал таны сэтгэл санааг удирдахыг та зогсооно. Учир нь таны тайван байдал бол таны тушаал гэдгийг ойлгодог болно. Та илүү чимээгүй болох тусам таны эрчим улам хүчтэй мэдрэгдэж, тэр эрчим эргэн тойрны бүхнийг өөрчилж эхэлдэг. Чимээгүй мөчүүдэд та зүүн совингийнхоо намуухан шивнээг сонсно. Энэ замд итэг, тэр үүдэлтийг тавь. Чи аюулгүй гэж хэлэх дотоод дуу хоолойг сонсно. Энэ бол логик ухаан дараагийн алхмыг олох гэж бодолж байх үедч таны дотроос яг таг мэддэг үнний дуу хоолой. Гэхдээ зөвхөн нам гүн байж чадсан үед л түүнийг сонсож чадна. Чимээгүй байдал оюун санааны эмх замбраагүй байдлыг цэвэрлэж, дотоод чиглүүлэх тань саадгүй урсах орон зайг бий болгодог. Та чимээгүй байдлыг хүндэтгэх тусам тэр дотоод чиглүүлэг улам тод сонсогдно. Та айдсаас бос сэтгэлтэйгээ нийцсэн шийдвэрүүдийг гаргаж эхэлнэ. Чимээгүй байдал хоосон биш. Тэр хариултаар дүүрэн. Тэнд таны өнгөрсний мэргэн ухаан, ирээдүйн дүр зургийг хоёуланг нь агуулсан байдаг. Чимээгүй байдалд л танд үйлчлэгээ болсон бүхнийг та тавьж явуулж чадна. Хуучин төвхүүд, ойлгогдох гэсэн хэрэгцээ, хэд бодохын хүнд ачааг та тавьж чадна. Та зүгээр л бүгдийг суллаж амьсгална. Танд зориулагдсан зүйлс хизээч таныг алгасахгүй гэдгийг та ойлгоно. Та чимээгүй байдалтай нийцэх үед та өөрийн сэтгэлтэйгээ нийцнэ. Та дарамтаас бус оршихуйгаас амьдрж эхэлнэ. Хүч гэдэг хяналт биш, харин урсгал юм. Амьдралын цаг хугацаанд итгэж, бүх зүйл аяндаа дэлгэгдэхийг зөвшөөрөх явдал юм гэдгийг та ойлгох болно. Чимээгүйд та өөрийгөө орчлонгийн нэг хэсэг гэдгээ дахин санана. Орчлон ертөнц үргэлж таны талд ажиллаж байдгийг ухаарна. Та хөөцөлдөх хэрэггүй, та батлах хэрэггүй. Та зүгээр л байх нь хангалттай. Энэ нам гүмээс таны жинхэнэ хүч өсөж үндэдэг. Тайван, гайхашгүй, мөн таних байх ёстой бүхэнд төгс нийцснээр таны хүч өсдөг. Амьдралд энэ мөч ирдэг. Бүхий л хүчлэх, янах, чармай хордлогоод танд амар амгалан авчраагүй. Харин зөвхөн гүн ядаргаа үлдээснийг та ойлгодог. Та үр дүнг хүчээр бий болгохыг оролдсон. Явах ёстой хүмүүсийг барьж тогтоохыг хичээсэн. Өөрийн замд нийцээгүй цаг хугацааг яаруулж түргэсхийг хүссэн. Гэвч хичнээн их хичээсэн ч бүх зүйл таны төсөөлснөөр өрнөөгүй. Энэ мөчтөл жинхэнэ сургамж ирдэг. Амьдралыг хүчлэхэд бос, харин зөвшөөрөхөд жинхэнэ хүч оршдог гэдгийг ойлгох мөч. Зөвшөөрөл гэдэг нь итгэнэ гэсэн үг. Танд зориулагдсан зүйл хизээж тасралтгүй тэмцэл шаардахгүй гэдэгт итгэх явдал. Та хүчлэгээ болох үед урсгалд хаалга нээдэг. Та урсгал сүрэн сэлхээ болж, харин амьдралын гол таныг очих ёстой газарт тань өөрөө авч явахыг зөвшөөрдөг.
Энэ нь бууж өгч байна, идэвхгүй байна гэсэн үг биш. Харин үйлдэлээ, хичээл зүтгэлээ, хөдөлмөрөө, айдастай бус итгэлтэй нийцүүлэх явдал юм. Ямар нэг зүйл бүтэхгүй байвал энэ шийтгэл биш. Энэ бол хамгаалалт. Энэ бол бэлтгэл. Хаагдсан хаалга бүр, саатал бүр, хариу ирээгүй залбирал бүр таныг илүү сайн зүйл рүү чиглүүлж байдаг. Танд тусгайлан зориулж, яг танд тааруулж бүтээгдсэн тэр зүйл рүү чиглүүлдэг. Хянах гэсэн хэрэгцээ айдаснаас төрдөг. Хэрвээ би өөрөө л болохгүй бол юу ч болохгүй гэсэн айдас. Гэвч ертөнц ингэж ажилдаггүй. Арчлан ертөнц хүчилсэн хичээл зүтгэлд бос эрчимд хариу өгдөг. Та ямар нэг зүйлийг хүчээр толгох үед таны эрчим ингэж илэрхийлэгддэг. Би энэ үйл явцад итгэхгүй байна. Би алтгаас айж байна. Харин та зөвшөөрөх үед таны эрчим ингэж илэрхийлдэг. Би нээлттэй байна. Би бэлэн байна. Энэ нээлттэй байдал гайхамшигын орон зайг бий болгодог. ертөнцийн цаг хугацаа өөрийн жамаараа ажиллах боломжийг олгодог. Хүчилгээ болно гэдэг нь тодорхой үр дүнд хэд зуралдахаа болно гэсэн үг. Бид ихэвчлэн аз жаргал ганцхан тодорхой үр дүнд оршдог гэж боддог. Тодорхой ажил, тодорхой харилцаа яг бидний хүссэн хугацаанд биелэх зорилго. Гэвч ертөнцийн мэргэн ухаан бидний төлөвлөгөөнөөс хамаагүй илүү агуу. Заримдаа бид маш их хүсэж буй зүйл бидний хамгийн өндөр өсөлтөнд шаардлагатай зүйл биш байдаг. Та хүчилгээ болох үед ертөнц танд та барьж зурж байсан зүйлээс тань илүү сайныг бэлэглэх боломжтой болдог. Зөвшөөрнө гэдэг хяналтаа алдах биш. Харин ертөнцтэй нийцэх гэдгийг та ойлгоно. Та зөвшөөрч эхлэх үед таны эрчим зөөлрдөг. Та илүү гүн амьсгалж, илүү гүн итгэж, илүү тайван амьдарч эхэлнэ. Өмнө нь хүршгүй мэд санагдаж байсан боломжууд аяндаа гарч ирдэг. Таны замыг дэмжих ёстой байсан хүмүүс ямар ч хүчин чармаалтгүйгээр амьдралд тань орж ирдэг. Явах гэж буйг хөөцөлдгөө болж таарахгүй зүйлээс зуралдгаа болдог. Та зүгээр л зөв санагдаж буйтай нийцэж, хүнд санагдаж буйг тавьж явуулдаг. Учир нь та хүчлэх нь эсэргүүцэл үүсгдэг. Харин зөвшөөрөх нь урсгал бий болгодог гэдгийг ойлгож эхэлнэ. Ингэж амьдрах нь амьдралыг мэдрэх таны бүх хэм маягийг өөрчилдөг. Та яарахын оронд ая зохицолтой хөдлөн. Санаа зовнохын оронд итгэлтэйгээр хүлээн. Заримдаа саатал мэд санагдах зүйл үнэндээ онцгой зүйл дэлгэгдэхэд шаардлагатай ертөнцийн бэлтгэл байдаг. Таны үүрэг бүх нарийн ширийн зүйлийг хянах биш. Харин өөрийн амар амгаланд нийцэж бүх зүйл яг байх ёстойгоороо болж байгаад итгэх явдал юм. Зөвшөөрөхөд гоо сайхан оршдог. Энэ танд төвчээр, даруй байдал, итгэлийг заадаг. Зөвшөөрөл таныг
зүүн совингоо сонсож, ямар үед үлдэх, ямар үед амрах цаг болсныг танд сурахад хүргэдэг. Та хуваараасаа илүү эрчимдээ итгэж эхэлнэ. Та төгшүүртэй чармаалтаас бус тайван хүлээлтээс амьдарч эхэлнэ. Амьдрал хизээч дайн байгаагүй. Амьдрал бол бүжиг байсан. Та хүчилгээ болох үед эцэст нь орчлонгийн хэмнэлтэй хамт бүжиглэж эхэлдэг. Бүхнийг чиглүүлдэг харагдахгүй урсгалтай та ив наримталтай хөдөлдөг. Та өөрийнхөө зүйлийг дахин хизээж хөөцөлдөхгүй. Та түүнийг ямар ч хүчлэлгүйгээр өөртөө татдаг. Учир нь үнэхээр танд зориулагдсан зүйлсийг хизээж хүчээр бий болгох шаардлагагүй. Тэр бүхэн өөрийн жамаар зөөлөн үзэгсэлэнтэйгээр яг төгс тэнгэрлэг цаг хугацаанд өөрөө таныг олж ирдэг. Та зөвхөн бэлэн байхад л хангалттай. Хариу үйлдэлээс илүү чимээгүй байдлыг сонгох мөчүүдэд гэгээн хүч оршдог. Хэн нэгэн таныг өдөх үед, буруугаар ойлгох үед, эсвэл өөрийнхөө эмх замбраагүй байдлыг танд нэлзаахыг оролдох үед тайван хിവэр үлдэх нь асар их дотоод хүч шаарддаг. Нийгэм бидэнд өөрийгөө хамгаал, маргаалт, тэмц, үн цэнэ батал гэж заадаг. Харин чимээгүй байдал илүү дээд зүйлийг заадаг. Үгнээс илүү хүчтэй зүйл бол амар амгалан гэдгийг заадаг. Та чимээгүй байдлаар хариулах үед та зөрчилдөөнөөс зугтаж байгаа хэрэг биш. Та өөрийгөө эзэмшиж байна гэсэн үг. Чимээгүй байдлаар хариулт өгөх нь та ингэж хэлж байгаа хэрэг. Миний эрчим хэтэрхий үнцэнтэй. Амар амгаланд минь нийцэхгүй зүйлд би үүнийг өрөхгүй гэж хэлж байгаа хэрэг. Та дуугүй байх үед орчлон ертөнцид үннийг өөрөө ил гаргах орон зай үлдээдэг. Хэнийг ч илчлэх шаардлагагүй. Өөрийгөө зөв гэдгээ нотлох ч хэрэггүй. Ойлгогдохын төлөө тэмцэх ч шаардлагагүй. Хүмүүсийн жинхэнэ санаа зорилго эцэстээ өөрөө ил гарч таны тайван оршихуй ямар ч маргаанаас хүчтэй ярьж байсныг та ойлгоно. Чимээгүй байдал үл таамсралын аргагүй долгион тээдэг. Чимээгүй байдал өөрийгөө хянах чадвар, нэр төр, итгэлийг илэрхийлдэг. Та бодлогогүйгээр хариу үйлдэл үзүүлэх мөчид өөрийн хүчийг бусдад шилжүүлж өгдөг. Та хэн нэгэнд өөрийн сэтгэл хөдлөлийг удирдуулахыг зөвшөөрдөг. Харин та түлэрсэн, тайван байж хариу өгөхөөс татгалзах үед өөрийн эрчмийг өөрийн гарт хадгалж үлддэг. Энэ бол сул дорой байдал биш. Энэ бол сэтгэл хөдлөлийн эзэмшил. Энэ нь амар амгалан бол зөв байх гэсэн хүслээс илүү үнцэнтэй гэдгийг та сурсан гэсэн үг. Бүх тэмцэл таны эрчмийг авах ёсгүй. Бүх үг таны анхаарлыг авах албагүй гэдгийг та ойлгосон гэсэн үг. Чимээгүй байдал бол таны оюун санаа, сүнслэг эрүүл мэндийг хамгаалдаг хил хязгаар. Заримдаа ямар ч нөхцөл байдлыг жинхнээсээ эдгэж чадах цорын ганц хариу чимээгүй байдал байдаг. Чимээгүйд сэтгэл хөдлөл тайвширдаг.
уур хилэн эгогоор булангарталгүйгээр ямар үнэн оршиж байгааг та мэдэрч эхэлнэ. Энэ нам гүмд мэргэн ухаан ургадаг. Хэн нэгэн таныг өдөх үед та тайван хിവэр үлдвэл та тэдний тоглоомд оролцохоо болсон гэсэн үг. Энэ чимээгүй байдал таны хуягч болдог, таны мессежж болдог. Өвдөлтөөс төрсөн үгсийн оронд чимээгүйг сонгох нь гүн эдгэрэл авчирдаг. Бид ихэнхдээ мэргэн ухаанаас бус шархнаасаа ярьдаг. Дараа нь харамсах үгсийг хэлж өөрсдийн зовлон уртсгадаг. Чимээгүй байдал боловсруулах, ойлгох, тавьж явуулах орон зайг өгдөг. Тэр бидэнд шархнаас бус инх тайвнаас хариулах хүчийг өгдөг. Та уригдсан бүх маргаанд оролцох албагүй гэдгийг ойлгосон мөчид та сэтгэл хөдлөлийн эрх чөлөөнд хүрдэг. Харилцаанд ч чимээгүй байдал бусдад тантай хэрхэн харьцахыг зааж өгдөг. Хортой ярианд оролцохоо болоход, хэл хязгаараа тайлбарлахаа болоход, өөрийн үн цэнийг хамгаалахаа болоход хүмүүс таны чимээгүй байдлыг хүч гэж ойлгож эхэлдэг. Та сонсогдохын тулд хашгирах хэрэггүй болдог. Таны эрчим таны өмнөөс ярьж эхэлдэг. Чимээгүй байдал ингэж хэлдэг. Би өөрийгөө хүндэтгдэг учраас холдон алхаж чадна. Би эмх замбраагүй байдлаас илүү инх тайвныг сонгож байна. Амьдрал таны төвчээрийг шалгах, сэтгэл хөдлөлтөнд өдөөх мөчүүдийг үргэлж авчирна. Харин та хариу үйлдэлийн оронд чимээгүй байдлыг сонгох бүртээ та өсөж дэвшиж байдаг. Та цаг хугацааны явцад чимээгүй байдал зөвхөн амар амгалан хамгаалаад зогсохгүй, түүнийг татдаг гэдгийг ойлгоно. Энэ тайван эрчим, тэнцвэртэй хүмүүс таны долгионтой нийцэх нөхцөл байдлуудыг өөртөө татна. Тиймээс дараагийн удаа хэн нэгэн таны амар амгаланг шалгах үед гүн амьсгал аваад дотроо инээмсэгэл. Чимээгүй байснаар юу ч алдахгүй, харин өөрийн эрчмийг бүрэн хадгалснаар та бүхнийг олж авна гэдгийг санаарай. Чимээгүй байдал хоосон биш. Чимээгүй байдал нь хариулт, үнэн, тэнгэрлэг хамгаалтаар дүүрэн байдаг. Жинхэнэ хүч зүгээр л нам гүм зогсож, үннийг өөрөөр нь ярьж өгөхийг зөвшөөрдөг. Орчлон ертөнц үргэлж хөдөлж, үргэлж бүтээж, үргэлж хариу үйлдэл үзүүлж байдаг. Гэхдээ эмх замбраагүй байдалд биш, цөхрөлдөж биш, нам гүмд хариу үзүүлдэг. Нам гүм эрчим бол нийцлийн хил, итгэлийн долгион, биелийн орон зай. Таны оюун ухаан тайван зүрх төвд орших үед та ертөнцийн инээрийг дамжин урсах тунгалаг суваг болдог. Таны эрчим хэдий чиний амгалан байна, орчлон ертөнц таны төлөө төдий чиний амархан ажиллаж чадна. Таны хүсэж буй бүх зүйл, хайр, элбэг баялаг байдал, тодорхой байдал, эдгэрэл, аль хэдийн хөдөлгөөнд орсон. Тэд зүгээр л намуухан байдлын давтамж дээр тантай уулзахыг хүлээж байна. Та төгссөн тайван бос байх үед таны эрчим орооцолддог. Та орчлон ертөнц рүү зөрчилтэй дохио илгээдэг. Нэг мөчөд гуйж дараагийн мөчөд эргэлзэнэ. Энэ дотоод үемэн таны хүлээн авахыг хүсэж буй зүйлийн урсгалыг хаадаг.
Харин та бодлоо намжааж хяналтаа тавих үед та амьдралын химнэлтэд ив наримдалд ордог. Та эсэргүүцгээ болж өмнө нь гацсан мэд санагдаж байсан бүх зүйл хөдөлж эхэлдэг. Нам гүм гэдэг юу ч хийхгүй байна гэсэн үг биш. Харин инх тайвнаас үлдэнэ гэсэн үг. Энэ нь дарамтаас бус урам зориг, дотоод мэдрэмжээс үлдэхийг хэлнэ. Орчлон ертөнц яардаггүй, тиймээс таач ярах хэрэггүй. Бүх зүйл Тэнгэрлэг цаг хугацаанд төгс утга учиртайгаар дэлгэгддэг. Цэцэг бүр бэлэн болсон цагтаа дэлбэлдэг. Давлгаа бүр өрийн цагтаа эрэгт хүрдэг. Та амьдралыг хүчээр өрнүүлэх боломжгүй. Харин өөрийгөө түүнтэй нийцүүлж чадвал амьдрал таны дундуур өрнөдөг. Та байгаа зүйлтэй тэмцэхэ болох мөчид ертөнцийн урсгал таныг дараагийн шат руу өөрөө дагуулж эхэлдэг. Энэ бол намуухан эрчмийн эд шид. Нам гүмд таны зүн совин таны хөтөж болдог. Та орчлонгийн намуухан шивнийг, зөөлөн дохиог, давхцал, тэмдгүүдийг анзаарч эхэлнэ. Та дараагийн алхмаа хаашаа хийхээ мэдэрдэг болно. Та төрсөн мэд санагдгаа болно. Учир нь таны дотоод оршихуй хязгааргүй, ухаалаг, цэгцтэй холбогдсон байдаг. Та бүх зүйл хэрхэн уйлдаж байсныг харж эхэлнэ. Саадлууд хамгаалалт байсныг, төгсгөлүүд чиглэлийн өөрчлөлт байсныг, сорилтууд таны хүчийг бүтээснийг харж эхэлнэ. Орчлон ертөнц үргэлж ярьж байсан. Зүгээр л таныг сонсгоор хэмжээний хангалттай чимээгүй болохыг хүлээж байсан. Нам гүм эрчим эдгээдэг. Энэ эрчим эсэргүүцлийг зөөллөж, зүрхийг бүрхсэн сэтгэл хөдлөлийн эмх замбраагүй байдлыг цэвэрлэдэг. Та амьдралтай тэмцэхэ болох үед бие, оюун, сүнс тайвширч эхэлдэг. Энэ тайвшрал ертөнцийн эрчим чөлөөтэй урсах орон зайг нээдэг. Эдгэрэл хүчээр болдоггүй, эдгэрэл зөвшөөрлөөр болдог. Та нам гүн байх үед таны жинхэнэ эрүүл, тэнцвэртэй байдал аажмаар буцан ирдэг. Орчлон ертөнц таны бүх хэсгээр урсаж, нэгэн цагт салангад болсон бүхэнд тэнцвэр, эв зохицлыг авчирдаг. Олон хүн хүчийг илүү их хичээл зүтгэл, илүү их амжилт, илүү их хяналтаас олдог гэж боддог. Гэвч жинхэнэ хүч чимээгүй байдаг. Эргэлзээ төвчээр алдалт төрөх мөчид намуухан байдалтаа дахин эргэж оч. Хүн амьсгал, орчлон ертөнц таны эсрэг биш гэдгийг өөртөө сануул. Таны амьдралыг өөрчлөх санаа, хүмүүс, боломжууд аль хэдийн замдаа явж байгаа. Энэ бүхэн таны эрчмээр чиглүүлэгдэж байна. Таны цорын ганц үүрэг бол тайван, нийцсэн, итгэлтэй байх. Эрчмээ намгүн байлга. Амьдрал нэгэн цагт боломжгүй мэт санагдаж байсан аргаар хэрхэн урсаж эхэлж байгааг ажигла.
Чимээгүй байдал бол сүнсний эм. Чимээгүйд оюун ухаан зөөлрч, зүрх эдгэж, бие өөрийн жинхэнэ химнэлийг дахин санаж эхэлдэг. Амьдрал хит чанга, дарамттай санагдах үед, сэтгэл хөдлөл орооцолдож, хүнд оргих үед чимээгүй байдал дахин амьсгалах орон зайг өгдөг. Энэ бол хаосрал биш, энэ бол оршихуй. Дотоод бүх зүйл дахин тэнцвэрээ олоход тусалдаг зөөлөн эрчим. Чимээгүй байдалд та гүйхээ болж, тайлбарлахаа болж, бүхнийг засах гэж оролдгоо болно. Та зүгээр л өөртөөгөө хамт сууж сурна. Энэ мөчөөс л жинхэнэ эдгэрэл эхэлдэг. Эдгэрэл заавал үг эсвэл үйлдэлээр ирэх албагүй. Заримдаа өвдөж буйтайгаа чимээгүй сууж, шүүхгүйгээр мэдрэхээс эхэлдэг. Чимээгүй байдал ухамсарын орон зайг бий болгодог. Ухамсар өөрчлөлтийн эхлэл. Та дуугүй байх үед өвдөлтөө яг байгаагаар нь харж эхэлнэ. Өвдөлт бол хайр хүссэн элч гэдгийг та ойлгоно. Та өөрийгөө дуу чимээ завгүй байдлаар анхаарлаа сарниулахаа болж, сэтгэл хөдлөлийг гадаргуу дээр гарч ирэхийг зөвшөөрнө. Энэ зөөлөн хүлээн зөвшөөрөл донд өвдөлтийн эрчим аажмаар уусаж эхэлдэг. Чимээгүй байдал нийгмийг бос, сэтгэлийг тань сонсхийг заадаг. Нам гүмд та дотоод дуу хоолойгоо дахин сонсно. Энэ дуу хоолой таны өөрийн үнцэн, хүч, зорилгыг сануулдаг. Энэ дуу хоолой намуухан ярьдагч хэмжээлшгүй мэргэн ухаан агуулдаг. Чимээгүй байдал таныг дахин тэнцвэржүүлдэг. Учир нь тэр таныг одоо цагт буцаан авчирдаг. Эдгэрэл жинхэнэ утгаараа болдог цорын ганц газар бол одоо цаг. Бид ихэнхдээ эдгэрлийг гаднаас, хүмүүсээс, анхаарал сарниулах зүйлсээс, батламжаас хайдаг. Гэвч жинхэнэ эдгэрэл дотроо болдог. Чимээгүй байдал бол тэр дотоод ариун ордонтой таныг холбодог гүүр юм. Тэр таны бодол, сэтгэл хөдлөл, сүнсэнд эв зохицол буцаан авчирна. Тэр танд илүү өндөр өнцгөөс харах боломж олгож, туулсан бүх зүйл таныг хуглаагүй, харин бүтээж байсныг ойлгуулна. Чимээгүй байдалд оюун ухаан тунгалагшиж, сэтгэл хөдлөл намжиж, зүүн савин сэрдэг. Та юуг үлдээх, юуг явуулах ёстойг мэдэрч эхэлнэ. Төөрөгдөл арилж тэнцвэр аяндаа буцаж ирнэ. Чимээгүй байдал биеийг ч эдгээдэг. Оюун санаа намжих үед мэдрэлийн систем тайвширна. Амьсгал гүнзгийрч, булчин солрон, эрчим дахин чөлөөтэй урсаж эхэлдэг. Энэ байгалийн амралт биеийн өөрийн мэргэн ухаанд ажлаа хийх орон зайг өгдөг. Би тань өөрийгөө яаж эдгээхээ мэддэг. Түүнд зүгээр л орон зай, нам гүн хэрэгтэй. Чимээгүй байдал тэр орон зайг өгдөг. Тэр танд эдгэрэл гэдэг өөрийгөө засах биш. Хизээч хэвдэрч байгаагүй гэдгээ санах явдал гэдгийг сануулдаг. Гүн чимээгүй байдлын дараа та
та ихэвчлэн илүү хөнгөн, илүү тод, илүү бүрэн дүүрэн мэдрэмжтэй болдог. Орчлон ертөнц чимээгүй ирчмээр дамжин хөдөлдөг. Та нам гүмд улам их орших тусам ертөнц таны төлөө улам их хөөцөлддөг. Заримдаа танд хэрэгтэй цорын ганц хариу чимээгүй байдал байдаг. Та бүхнийг мэдэх албагүй. Та зүгээр л амьсгалаа, зүүн совингоо, зүрхээ сонсох хэрэгтэй. Эдгэрэл үргэлж чанга, ил тод байдаггүй. Эдгэрэл бол зөөлөн, тогтвортой, гэгэн байдаг. Чимээгүйд бүх зүйл утга учиртай болдог. Та өөрийн үнэнтэй дахин холбогдож, эрчмээ сэргээж, хин гэдгээ сандаг. Энэ бүрэн бүтэн донд та амьдралыг нэгүсэл, хайр, гайхашгүй амар тайвнаар туулж чадах тайван хүчийг олдог. Та хөөцөлдгөө болох үед амьдрал тантай тал дундаас уулзаж эхэлдэг. Танд зориулагдсан зүйл тэмцэл шаардахгүй. Тэр ертөнцийн цаг хугацаанд таны зүг урсдаг. Бидний асуудал бол ихэнхдээ илүү их шахах тусам түргэн хүрнэ гэж итгэдэгт оршдог. Гэтэл үнэн нь таны жинхэнэ зүйл хизээч таныг алгасахгүй. Мөн танд зориулагдаагүй зүйл та хичнээн чанга барьсан ч хизээч үлдэхгүй. Бүх зүйл аяндаа эрхийг зөвшөөрнө гэдэг нь юу ч хийхгүй гэсэн үг биш. Энэ нь өөрийн хэсгийг хийчгээд үр дүнг нь тавьж явуулах гэсэн үг. Үр дүнтэй зуурилтгаа болно гэсэн үг. Хичээл зүтгэлээ хөдөлмөрөө айцаас биш итгэлээс үлдэх юм. Та үр суулгачгаад өдөр бүр хөрсийг ухаж шалгадаггүй. Та услана, итгэнэ, өөрийн цагтаа ургахыг зөвшөөрнө. Таны мөрөөдөл, харилцаа, эдгэрэлч яг адил. Бүх зүйл бэлэн болсон үедээ цэцгэлдэг. Таны үүрэг бол тэр өсөлтөнд тохирох эрчмийг бүтээх. Та зөвшөөрөлд амьдрах үед амьдралын эсрэг бус амьдралтай хамт хөдөлдөг. Та саатал бүр утгатай, төгсгөл бүр чиглэлтэй, сорилт бүр таны хүчийг шүүн тунгаадаг гэдгийг таньж эхэлнэ. Бүхнийг удирдах гэж оролдгоо болох үед амьдрал хамаагүй амархан орсдог. Та хүчлэх үед айдас, дутагдлын эрчим илгээдэг. Би хянахгүй бол энэ болохгүй гэж ертөнц рүү хэлдэг. Энэ айдас эсэргүүцэл үүсгэж татах хүчийг хаадаг. Харин та хатуу хяналтаа суллах үед амьдрал таны төсөөлснөөс ч илүү сайнаар таныг гайхшруулдаг. ертөнц хүчлэлд бос хөнгөн байдалд, цөхрөлт бос итгэлд хариу өгдөг. Бүх чимээгүйг дүүргэх хэрэггүй. Бүх нөхцөл байдлыг засах албагүй. Бүх мөрөөдөл яг одоо биелэх шаардлагагүй. Танд зориулагдсан зүйл үргэлж таны зүг хөдөлж байдаг. Та түүнийг хөөцөлдснөөрөө биш, эрчимтэй нийцснээрээ олох болно. Тэвчээр таны хүч болдог. Та бухимдалтай бус амар тайвнаар хүлээж сурна. ертөнцийн цаг хизээж орооддоггүй. Удаан мэд санагдсан ч ертөнц ард талд нь бүхнийг бэлтгэж, хүмүүс, нөхцөл байдал, эрчмийг нийцүүлж байдаг. Бүх зүйл бэлэн болмогц ямар ч хүчлэлгүйгээр амьдралд тань гарч ирдэг. Та зүгээр л нээлттэй, бэлэн байхад л хангалттай.
бүх зүйл аяндаа эрхийг зөвшөөрхийн гоо сайхан нь өөртөөгөө амьдралтай, ив найрамдалтай амьдрахад оршдог. Та амар амгалан таны зүрх нээлттэй байх үед та соронц болдог. Та хэдий ч нэ тайван байна. Бүх зүйл төдий чинээ түргэн нийцнэ. Тиймээс гүн амьсгал аваад хянах хэрэгцээгээ тавьж явуул. ертөнц юу хийж байгаагаа мэдэж байгаа гэдэгт итэг. Та хоцроогүй, та мартагдаагүй. Танд хамаарах бүх зүйл аль хэдийн таныг зорин, зөөлөн, баяр хөөртэй, ай зөнгөөрөө ирж байна. Таны хийх ганцхан зүйл бол нээлттэй байх, төвчээртэй байх, итгэлтэй оршин амьдрах. Та явж байгааг хөөцөлтгөө болж, ирж байгаад итгэж эхлэх мөчид амьдрал хамгийн үзэсгэлэнтэйгээр, хамгийн баялгаар таны өмнө дэлгэгдэх болно.